Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай ухцоор радио нэвтрүүлэг. Самцхан өрхөмд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Их Монгол радио таны цайны хачир олгож утга уран зохиолын цаг цай ухцоор нэвтрүүлгээ өргөн барьдаг байгаа. Бид энэ хүн нэвтрүүлгээр зохиолч Сэрчин Овогтой үүр цайхын их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын туучийг зурлаар хүргэдэг байгаа. Ингээд энэ өдөр та бүхэндээ энэ хүү туучийн 71 дугаар хэсгийг эфирээс шууд хүргэх болно. Хамтдаа байгаарай. Их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын тууч 70 дугаар хэсэг. Элдвийг хэрэгцүүлэн бодож суусан бэр амны ихэр зориглон шийдэж одоо дахиад нэг сайн хэлээд авъя гэж санаад том хүмүүсийн чанга ярих дуунаас айж сурцсан байдалтай зогсох хүүгээ биедээ нааж тэврээд ярьж эхэллээ. Би бүтэн 2 жил та нарын бос гэсэн газар босож, суу гэсэн газарцсан сууж явлаа. Одоо чадахгүй. Үүнээс илүү та нар намайг яаж дарлаж мүлжих гээд байгаа юм бэ? Хар ходоодноос хүртэл харамлаж, идэж чадахгүй байх нь энэ шүү дээ гэж хэлээ тавьчихлаа. Ингээд л хэрүүлийн эхлэл болж. Юу гинэ чи? Ингээд эвэртэй дуулаа үдсэн юм шиг нүдээр гэлдүүлэн төгдөрснэ. Одоо вайсаар байдлаа. Бид хоёрыг бүр дарлаж дажраад сурчих чи энэ шуламж. Бид хоёрын толгойг мэдэж зааж залгуурдах нь л дээ хөөе. Энэ ястаа нэрээ толгоон дээр гарах шиг байна шүү. Жирэмсэн юм. Яах вэ хөөрхий гээд таг дуугүй яваад байхад бүр галзуурах нь л дээ. Эцэг ихийн урдаас хэрэлдээд ёстой нам балтсан гуйлагч юм байна. Дуугатаад гэж зандрахад бэр бууж өгөхийг бодсонгүй. Тэгж ярихгүй шүү. Урд нь цасан шуурганаар хонтой хөөцөлдөөд хээр хоноод байхад аав намайг хаана хонсон бэ гэж асууж байсан та. Би хаана хондгийн бэ? Та нарын хар Лусын хаанд очиод хоноод ирсэн санагдсан байх л та. Харамсалтай. Малтай хөөцөлдөж яваад ядарсан дан хээр хөдөө унтаад өгсөн хүнд тийм юм даанч тохиолдохгүй гаслан та хэрэг. Та нар шиг хүний mëсгүй хүйтэн цэвдэг сэтгэлтэй хүмүүсийг би л хараагүй гэж хэлээ тавьчихлаа. Байдал биш болсныг мэдрэг бололтой бүдүүн бараавга хэсэгтээ дуугарсангүй. Ингэсгийгээд хэрүүл намжиж өнгөрлөө. 2-3 өдрийн дараа юугөө төрөгдөгсөн бэрийг элдэв шалтаг хилж угаад хонинд явуулсны хойно 2 хөгшин цайвууд сууснаа эмгэн ихлэж амнын. Хөгшөө. Ер нь чиний сая явж байгаад эрэхтэй хилдэг чинь төмөн зүв байжээ. Би бас энэ 2-3 өдөр нэлээд бодлоо. Энэ бэрийг гэрт нь хөргөж өгье гэхэд эртээ далсголоос ядарч ирээд уурандаа хилчхээр түүнийгээ таг мартсан нөхөр нь ихэд зочиж юу гинэ? Гүй тэгээд энэ хүүг яах болж байна? Нүдэнд дасчихсан энэ ачаасаа би л авсалж чадахгүй гэж хэлвэл бүдүүн бураугаа. Зүгээр дээ миний хөгшин. Ачигаа аваад хоцрон шүү дээ. Өгнө гэж маахгүй шүү. Бор хоолнд орчихсан хүүхдийг асраад хүн хийгээд авч болох л биз гэж хэллээ. Энэ бэр манай хүүг цэрэгт явчихсан хойгоор жирэмсэн болсон санагдаад байдаг юм. Энэ гарагт өгөж байгаа хүүхэд нь хэний хүүхэд юм болоо гэхэд хөгшин нэгийг санав бололтой. Гүй одоо яах вэ? Манай хүүгийн хэлвэц өөр хэнийг байх юм.
Наад бэр чинь тийм ч хөнгөн хоомгай хүн биш. Би л дэндүүлээд байдаг болохоос гэж хэлэх нь үнэн дээр би биш. Чи дэндүүлээд байдаг гэж хэлсэн нь тэр ачаам. Энэ яраг ихнэр нь чимээгүй сонсож сууснаа. Химэтгэд. Эцэг хөдөлч их үнэнч гэдгийг чи мэдэх үү? Хизээч бидэнд үннээ хэлэх хүн биш ээ наад шоломч нь. Дуугуул номоо царайлаад байсан шалгуудлаа вэж. 100 хэдэн мал боохонд ороход бид хоёрыг юу гэж хэлэх үггүй болголоо доо. Тэгээд ч хоёр хүүхэдтэй болчиход ёстой толгой дээр захиур хагуулж мэдэх хүн байна шүү. Ингэж бэрийг муулан төргөнд нь буцаахан дээр гэж хөгшнийхөө ятхан синхруулж суулаа. Ийхүү нэг хэрэлдэн нэг ярилцсан суулсан ихнэр нь цайгаа очинго их л айдуухан дугаар. Энэ бэр манад ирээд бараг 3 жил болж байна. Гэр орнооч санаж л байгаа. Манай багийнхан наашаа нэлээд өгсөн сурагтаа байсан. Ойрын өдрүүдэд гэрлүүн явуулна биз. Дараагаар нь ачаа бараагийн хүргээд өгье. Бид ч бас нутаг уснда нэр нүрээ барж болохгүй үсттэй. Хүүг нь удахгүй хойноос нь хөргөж өгнө гэд хэлчихье. Цэрэгт явсан хүүг минь орлож хоцорсон юм болохоор хард сэтгэлийн тайтгаруулж угаад аваачиж өгнө гэж хэлнэ үсттэй. Хэмээн өөрийн бүх санаагаа толгон хэллээ. Хөгшин нь бүдүүн бораавган гаргасан нарийн төлөвлөгөөг зөвшөөрч хүүгийн гэр оронд хоёулахна ач хүүгээ аван хоцорч хил амтаа бэрээ салъя гэж бодож буй бололтоо дуугүй суусаар л байлаа. Хэлэлцээ ёсоор нөхцөл байдал тохирон бүрдсэн бололтоо. Энэ ярианаас хойш дудалгүй нэг өдөр хатам самган цайвууц суух зураа бирдэ. Аавынх чинь баг хөх толгойд 2-3 хонсноо өвснөөгөө муу гарч гээл наашаа буцаж нүүсэн бололтаа сураг сонсогдож байна. Хувц сунараа янзал. Аавындаа очиод 2-3 хоноод ирнэ биз. Хүүгч нь бид харж байя. 3 нас хүртэл төрхөм газарт нь бүү очиулаа гэснийг миний охин санаж байгаа үстэй гэж ламын хэлсэн үгийг давтан сануулаад нөгөөдөр яваарай. Болвол тэндээ амарч чахаад хүрээд ирээрэй миний охин гэж их л дотн байдалтай хэлжээ. Ингэж хэлэн чиний санаагүй бэр саяхан явахтаа муудалцах нь холгүй явсан бол энэ удаа бараг урилгаар шахуу явж байгаадаа ихэд сэтгэл хангалуун байж өсөж төрсэн гэр ор ламаа ээж эгч дүү хоёртоо очно гэхээс цаг хугацаа явж өгөхгүй. 2 хоног 2 жилдээ тэнцэх мэт удаан өнгөрч ирв. Хамаг ажлаа цэгцэлж янзлаад мордох болоход хүүн уйлагнан гүйж ирээд хөлөөр нь тэрч. Хичээж та хурд ирээрэй. Би тантай яммаар байна. Намайг бити орхиод явалтаа. Та намайг орхиж явах гэж байгаа муу ээж юм уу гэж шулганан хэлэхэд аль хэзээний сүн ширгсэн хөхөө гаргаж өгөхөд урд нь дуртай наргагүй амандаа хийгээд хүлхдэг байсан хүүн хойшоо ухарч хөхгүй гэж гомхорч байснаа гинэд намайг бүү орхилдоо хамт аваад яваач гэж дахин гуйж уйлагнаж эхэллээ. Бити улаам минийхүү. Ээж нь утахгүй ирнэ. Хурдан ирнэ. Ээжигээ санаж уйлаад байж болохгүй шүү гэж ярьсаар доглон нулимстай морондоо мордон яагаад ч юм дахиад эднийд ирэхгүй юм шиг санагдчих. Хүүгээ аваад явах гэсэн бодол толгоонд нь орж ирэхэд ламын хэлсэн үг санаанд нь орж хэрв авч яваад ямар нэгэн муу юм болж хүү минь өвчин зовлонд ороогдсон асуудал болох юм бол насандаа гундаж гутарч явах хэрэг гарч магад. Ерөөсөл бали химэн зориг гарган мориндоон ташуурган бөмбөлцөл жороолууллаа.
Нар шингэхээс өмнөхөн энэ газар өсөж төрж, аав ээжийнхээ буудаг буурыг нэгнгүү мэддэг тул ламаавынхан гэрийг ядах юмгүй олж, уян дээр буухтаа яндангаас утаа гарахгүй байх чинь. Ээж минь байгаа болов. Би энэ зүгээр байдаг байгаа та гэж элдвийн юм бодсоор босог алхахдаа хөөрхий чинь хэвтэрт орсныг саял харж очиж үнсүүлээд эрхлэн уйлдсуулаа. Ээжийн биеийг муу байгаа болохоор өөрийн амьдралын туулж буй муу мухайг төдийлэн дурссангүй. Хүмүн танаад ирээд буцсан нь сайн хэрэг болж гэж хэлэхдээ энэ удаа яагаад авч ирээгүй тухайга нэгнгүй ярьж өгөв. Ямата минь их. Очсон газараа сайн явж байвал болов шүү дээ. Хүнд чинь хөрөнгө мөнгө нэг их сонирн биш. Хүний л чухал байдаг юм да. Ингэж ээж нь захихта хоёр худынхаа биеийг асууж ааш тааж гэсэн аргын вийг нь олоход алмас хүртэл номхон байдаг юм гэдэг шүү хүү минь. Миний охин тэдний үгнээс битгий гараарай. Настай хүмүүс хэдийн өндөр наслахаж нэг л мэдхэд эзгүүрээд үлддэг хорвоо шүү дээ гэж охиндоо ухаарлын үг хайрлжээ. Айлд утсан охин арга гэртээ төрхөмжлөн буцаж ирэхгүй байсаар 3 жил гаруй болж анх удаа төрж өссөн гэртээ ээжтэйгээ элдвийг хөөрөн ярин суухна бэрийн хувьд хичнээн жаргалтай өдөш байсныг үгээр хэлхий аргагүй байлаа. Далан нэгдүгээр хэсэг. Салааны захирагчийн эхнэр зэргийг авч явснаас хойш хангамжинд явахгүй бараг сар болжээ. Нэг өдөр захирагч эхнэрээ дагуулan хот руу ажиллаар явж хадам аавын та ирэхэд хоёр хөгшин хойноос ирээгүй л байлаа. Зоочтой гэрийн түлхүүрийг хадгалдаг махлах цагаан авгаа хаалгараа чихэлдэн гарч ирснэ. Нөхрийг нь харж нүдэн томорон одоо л чинхэн нөхрөө дагуулж явах чинь. Эртэл эрэхтэй нэг цэрэг дагуулж ирээд хоноод явсан гэсэн аятай байх нь түүний гурвалчин дөрвөлчин нүднээс илт байлаа. Гэрт орсон хоёр хоол хийгээд идэх гэтэл эхнэр нь хоолны өндөр аммагц гинэт огоолон нойлгүйгээд орчихлоо. Үүнийг харсан нөхөр нь сая ирэх замдаа үнэрсэн бензинээс боллоо хэмээн боджээ. Харин эхнэр нь дотор нь муухай оргиод сайхан хоол идэж чадаагүйдээ бяцхан харамсаж шүл тэргүүтэн амссан төдийгөр өөрийгөө хязгаарлажээ. Зэргийн хуарандаа босож ирсэн хойсгонор хөхийн айлын эрх хүчээр байн хот руу яваад байх тул бусад цэргүүд түүнд байгаа мөнгнөөсөө илүүчлэн хүнс загтагч дараагийн тушаалаар юу ч оруулдаггүй ч өндөр бор хүүхнээс гурван барин жаахан юм олж ирээд нууцаар хадгалуулан багвагаар цэргүүдэд өгч хорхоог нь дарсаар бараг тэдний ээж аав шиг нь болжээ. Эр цэргийн алба гэдэг тийм ч амар зүйл биш бөгөөд өдөржин шөнөжин бэлтгэл хийх тул өдрөөс өдөр цэргүүд улам жавхаачхын хэрээр сэтгэлийн хат сууж үлсэх цэргийг элбэг даадаг болсон ч хаяада боломж гарвал бяцхан нэмэлт боорцог идэхийг хүсэхгүй хэм байх үлээ дээ. Алдарт хүнслийн агуун доод талд хөгөөж ирж яваа хоовон хөх маань яаж хөглөж явааг одоо сонирхцгаая. Гурван гүлгэн боохонд бүслэгдсэн гэж бодоод байгаа хоовон хөх сүулдэ тамир нь алдарч намайг барьж идвэл ид гэсэн аятай өөрийн буруугаас улж хазуулсан морь руугаа дөхөн бараг гидсэн дотор нь шахуу суугаад өглөө. Тууны нүдэнд өнгөрсөн амьдрал нь бодогдон
Нэг удаа энэ ууланд дээрэмчтдээ тааралдан нүд амаа хөхөртөл зодголж хоншиг хөлөөлөн хоцорход баян хүзүү тэрч уяагийн тайлан аварсан тухай нэхэн бодож байна. Дөөний өшөөг авч өгнө гэд дээрэмчдийн араас явсан баян хүзүүдийг бухтын хүндийн чөтгөр байх гэж таамагласан тэд яаж чадахгүйгээ мэдсэн тул арга нь мухардаж өсөж яваа хүүг дийлэхгүйгээ мэдэн арчаагаа алдан амьд мэд салхаа бодож нүгэлтэн биднийг өршөө амь хэтрүүлж хайрал амьдрахын эрхэндэл ингэж яваа минь үнэн билээ. Ах цахаа мэддэггүй ийм айхтар хүүхдийг хараагүй юм. Яасан ч задарсан тархивдээ чи гэж бас нэг үг авчуулаад авахаа мартсангүй. Үүнийг сонссон хүү тэдэнд та нар ах цах хүмүүс байтлаа чадал дорой ядмаг найзыг нэм хээр хөдөө хөлж хаяа чам нохоон хоол болгох төглөө ах цах хүмүүс ийм байж болдго юм уу гэж асуухад хэлэх үггүй болсон тэд гүлэлцэн доош харахад нутгийн тус жах нартай нь ялгаагүй харагдаад өрөвдөн суллаж тавихад цусаач орчих завгүй хахац цацсан сүгрэн унцхан аман баян бовтон өглөхтэй нэг л ондаа илгаар гоншгонхийг анзаарвал хилд авч ирсэн өөр ястнууд бололтой байв. Бахим хүзүүт дууга өндөрсөж. За би та хоёрыг өршөөж болно. Харин надад ямар хэрэг хийсэн тухайга юу ч үлдээлгүй нэг бүрчлэн яриараа. Худал хийх бүрт нэг шийтгэл айсвэ гэж бяцхан сахилгагүй сэтгэл өвөрлөн хэлж нөгөө талаар хөхний цвалтлоо зодуулсан найзынхаа өшөөг ахиухан авах боломж гарч юу магад. Шалтгаангүй бол хэнийг ч бүү хашраа гэдэг багшин үгийг бас дагахгүй болохгүй. Шалтгаан гарч л таарна гэж бодоод за тэгвэл ингэж тохирох уу гэхэд нөгөө хоёр нь өнхөлцгөө хагартлаа айсан тул газар ширтэн өшөө тохирлоо гэсээр хамаг үннээ дис дараалан тоочж бид хоёр гинбүү нэгэн хүмүүс аргагүй эрхэнд л хүчинд автахтаа бидэнтэй хамт явсан нөхрийн санаачилж хэлсэн бүрийг дагаж явсан нь буруу боллоо. Бид чадал дутмаг жаахан хүүхдийг зод гихтэн зоддог л буруу. Гэхдээ миний ялгүй зодсон дээр нөгөө нөхөр бүр амар нэмж зодоод хөл гарыг нь боож байхад хурдан бүү үүрсэн түүнийг зогсоох арга сам хайн олигтой юм олдохгүй тул дэмийл яй давяц гээд зогсож байтал ашгүй нэг морьтой хүн ирж явааг хараад би хашгирч одоо явцгаая болцгоо гэхэд тэр хүмүүс миний үгэнд орж хойноос хөөж магадгүй гэсэндээ л эмээлтэй мөрийг нь бас авч явсан юм шүү. Хэрвээ би санаачлаг гаргаагүй хашгираагүй бол тэд зодчхол алчч магадгүй байсан тул жаахан дүүмийн нүдэнд харагдаад залуу хүүг хамгаалах гэж бүхий л чадлаараа чармаасан шүү. Тэр бүхий л нэг биш нэлээд олон хүмүүс наашлаад тэр харагдаж байгаа жалг руу орчихлоо гэж нэмж хэлж бачимдан хашгирсан минь тэдний хурдан түргэн цайлахад их тус болсон гэх мэтчлэн тоочлоо. Та нар тавуулаа яваагүй билүү гэж бахим хүзүүт дуугаа өндөрсөн хэлж хоёр эрийн хувцснаас нь зулгаан татхад нэг нь гарыг нь барьж аван хориглог санаатай доктор магц хүчийг нь дагуулж талагдсан үсрэхтэй шанааг нь хажуунаас нь төс хийтэл мөргөн цаашаа өнгөрөн унаад босож ирвэл нөгөө нөхөр нь юу болсныг анзаарч амжилгүй хүүгийн хурдан хөдөлгөөнийг гүйцэж тогтоож чадахгүй ер нь барахгүй байна гэдгийг дахин ухаарсан тул дэмий хөдөлгөөн хийж чадахгүй таг гүлийн суучглаа. Ингэж мөргүүлсэн нэр хил амн хээдрэн илий балаа юм шиг. Тийм ээ. Тэр гурав зам салаад хідэн адуу аваад явсан гэснэ. Яа, толгоо. Зочсондоо гарыг чинь барьж байхад ямар муухай мөрөгдөх юм бэ? Энэ хөмсөг задарчих шиг боллоо шүү гэсээр нэг гараараа нүдэ оролдон нөгөө гараараа дохиж
Тэр ууланд нутгалдаг гэж хөхрөн харагдах уулсыг чиглүүлэн занглаа. Бахим хүзүүтхүү тэдэнд хандаж. За. Ир улсууд байна да. Манай найзыг үлдээсэн шиг та хоёрыг явуулаад яах вэ? Өөрсдөө аргалаад яв гэж нэг морийг нөгөхдөө дахиад манай нутгаас адуу аваад үзээрэй гэж хэсэгчмээг уулж юм бодох шиг болсноо. Тэр үед ингэж зүйл хандахгүй шүү гэчгээд мориндоо сэвхийтэл мордоод тугдсан адууг нутгийн зүг эргүүлмэгц адууны түрүүнд явдаг бөхтөр зоотоо хөрөнгөө бусдыгаа дагуулan дуртай наргагүй хадирч эхэллээ. Хамгийн сүүлд шогшож явсан саяны хоёрын нэгнийх нь унаж явсан бүдүүн халтар морь адуудахан хатирч явснаа зог тусан газар үнэрлэн хөвтөж хөрвөөж зүг бургуулах гэхэд баян хүзүүд буугуулаа аван ивхэж нэг далаалтаар толгоонд нь шидэж оруулаад бас ч гэж сүрхий дайран зүтгэн тэмүүлж байхыг үнэрлсэн баян хүзүүд хөөёрөө энэ ч харин овоомор байлаа та. Энэ хол газар туучхад байхад хэрийн хүн тогтоож явж чадахгүй бололтой хур хүч нь хിവэр дэндүү сайхан хүлэгмөр байна шүү. Тааж ийм дээрэмчийн юмсуудад хөл залгуулах унаа болтг нь харамсалтай гэж ганцаараа яриад түүнийг сэлгээ болгож хөдлөөд явсан нь дээр юм байна хэмээн бодов. Маринда хань хийх хэрэгэ. Сайхан морийг идэлхэд хүртэл урамтай байдаг шүү дээ гэж бодон аавынхаа хойноос адууныхаа хойноос шогшууллаа. Адууг нилээд тууж явснаа болж. За. Энэ хэд надаар чиглүүлэлгүй өөртөө явчих бололтой шүү. Хөл нь хөнгөрч толгой нь ханараад нутг руугаа өөртөө гүгээд очихоор шинжтэй байна. Би ч замаах ойдоо нөгөөдөлийг нь олж уулцсан. Дээр бах. Туусан адууг нь буцааж авчирна да гэж зам бургуулан одчихээ. Үргэлжлэл би. Зохиолч Сэрчин омгтой үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын дууч. Өгүүлэгч Хосоёр, дууны найруулагч Цэнтава. Их Монгол радио 2020 он. Сонсогч та их хүн дуучийг бүрэн ихээр нь уншихыг хүсвэл ном борлуулагдж байгаа дараах цэгүүдийг дуулахыг. Цэцэг төв утас 9521 тэг 413 Гранд Плазагийн дөрвөн давхарт 417 тоот Герман гутлын тасаг бүхийн өргөө гоё офис утас 88 10 17 14 болон аз хур интерномын дэлгүүрүүдэд борлуулагдж байна. Мөн та байгаа газараа хөргүүлж авахыг хүсвэл 8899 5856 99-8-5 69 дугаард холбогдож захиалга өгч номоо хөргүүлэн аваарай. Сонсогчдаа өдрийн цайгаа уучхад төр чулуу ажилласаа хүн дэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг.